За сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ ориг Windows болон хуурамч Windows-ыг хооронд нь хэрхэн ялгах талаар үзье. За эхлээд одоо энд бол миний crackдсан хувилбартай Windows байна. За энэ дэр command prompt гэж бичээд за service license manager буюу SLMRG эцэг VBS за аваад ташуу зураас DLI гэж бичээд enter даръя. За тэгэхээр Windows host script-д энд бол ийм мэдээлэл гарч ирж байгаа. Энд бол одоо ингээд дуусах хугацаатай. За тэр доотлын улаан дөрвөлжинд бол за хизээ дахиж дахин сэргээх үү буюу одоо cracker хүчээр activation-ыг дахин сэргээж байгаа ийм мэдээлэл гарч ирж байна. За харин ориг үйлдвэрлэлийн системтэй компьютер хэвлэлээ нэгэд үзье. За миний ноутбук бол яг ориг үйлдвэрлэлийн системтэй байгаа. За цонхоо дараад command prompt гэж тайлаа. За энэ чинь дахиад CLMGR Visual Basic Script ташуу зураас DLI гэд бичвэл за яг ориг үйлдвэрлэлийн системтэй дээр бол зөвхөн ийм богинохон юм орж ирнэ. Ямар нэгэн дуусах хугацаа байхгүй зөвхөн лицензлэгдсэн. За тэгээд үйлдвэрлэлийн системийн талаарх мэдээлэл гарч ирнэ.